Салах гэж байсан гэр бүлийн зөвхөн нойрны асуудлыг шийдвэрлснээс болоод тэр гэр бүл салхаа болоод харин гэр бүлийнхаа харилцааны асуудлыг зэгцэлж эхэлсэн талаар нэгэн. Тэгэхээр нойр гэдэг бол хүний тархинд, дархлааны системд, мөн сэтгэл зүйн хувьд маш их чухал нөлөөтэй зүйл. Нойрыг ялангуяа залуу осууд маань үл ошооч хэрхэж болохгүй. Тэр тусмаа гэртээ суугаа эхнэрийг нойр дутуу байгаа үед нь 30 минут амраарай. Ганцаараа байх цагийг ингээд олгож өгөх нь маш олон гэр бүлийн харилцааны олон асуудлуудаас сэргийлж байдаг шүү. Тийм учраас залуучууд минь нойроо бүү алдаарай. Далдуураа бас яг олон зүйлд нөлөөлж байдаг. Эхнэр нөхрийн хоорондын харилцаанд хүртэл нөлөөлж явах боломжтой учраас яг бүтэн тэр нойроо авдаг байгаарай, ядаргаагаа тайлдаг байгаарай. Өөрөөр хэлбэл нойргүйгээс болоод энэ гэр бүлд стресс гэдэг зүйл яг л рингэн дээр хоёр тамирчин хоорондоо зодтолж байгаа юм шиг асуудыг маргалдуулах, үл ойлголцох ийм байдалд хүргэдэг. Тийм учраас асуудал маань маш сайхан ядарч, амарч, стресс бухимдлыг зохицуулсныхаа дараа ярилцдаг. Бас энэнд нь бие биенийгээ тусалж дэмждэг байгаарай гэж зөвлөмөр.